Бодорсон улсаа нэгтгэх гэж задарсан хулгайчдыг гисгэх гэж зүдэрсэн нэгнээ хамгаалах гэж бүрэн улсаа хөгжүүлэх гэж мөнх хөх тэнгэрийн таллаар Монголын хүний төлөө нам байгуулагдлаа. Монголын хүний төлөө нам. За сайн байцгаана уу. Монголын хүний төлөө намаас одоо энэ удаагийн улсын хурлын ээлжид сонгуульд нийт дэвшин оролцож буй намын мөрийн хөтөлбөрийг танилцуулах сурчлагын нэвтрүүлгийг эхэлж байна. За өнөөдрийн сурчлагын нэвтрүүлэгт маань Монголын хүний төлөө намын дарга Бат Ялалт миний бие. За Монголын хүний төлөө намын дэд дарга Амар сайхан, мөн дэд дарга Отхон баяр нар оролцож байна. За Монголын хүний төлөө намын талаар зайлшгүй мэдэх ёстой хэдэн асуудлын тухай ярилцъя гэж бодож байна. За Монголын хүний төлөө намыг анх 2017 онд одоо үүсгэн байгуулж одоо албан ёсоор одоо улсын дэд жүхэд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. За бидний зорилго бол монголчуудаа нэгтгэх, хөгжүүлэх, хамгаалах, их орондоо үндсэн хуулийнхаа дагуу амьдарцгаая гэсэн юм зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг. Улс их орныхоо төлөө Монгол улстай их орондоо монгол хүн ихний ээлжинд эзний ёсоор амьдрах ёстой хэмээн итгэж одоо бодлого мөрийн хөтөлбөрөөр үндсэн хуулинд уялдуулан боловсруулан ажиллаж байна. За ингээд Монголын хүний төлөө намын бодлогын газрын дарга Монголын хүний төлөө намын дэд дарга Амар сайхан таныг Монголын хүний төлөө намаас энэ удаагийн мөрийн хөтөлбөр дэвшүүлэн оролцож байгаа зорилтуудаас танилцуулахыг хүсье. За сайн байцгаана уу. За энэ мөрийн хөтөлбөр ярихаас өмнө би өөрийнхөө намын онцлогоос ганц нэг юм энэ зүйлийг ард түмэндээ сонгогчдод танилцуулъя гэж бодоод байгаа юм. Одоо жишээлбэл энэ бүх улс төрийн намууд Монгол улсаа хөгжүүлнэ, сайн сайхан болгоно гэж одоо зорилготойгоор байгуулагддаг. Тэрийгээ чинь өөрсдийнхээ дүрм одоо үзэл баримтлалтаа тусгадаг. Одоо Монгол улсад хөгжингүү, ардчилсан, эрх зүйт нийгэм байгуулна гэсэн тийм ерөнхий үгтэй. Манай намын онцлог бол бид нар өөрсдийнхөө дүрм үзэл баримтлалтаа тийм сайн сайханд хүрэх арга замаа бид нар бичээд одоо нийтэд зарлалсан байдгаараа их онцлог. Иргэдийн хяналт бүхий төрийн тогтолцоог бий болгосноор бид нар Монгол улстай одоо ийм хөгжингүү сайхан эрх зүйт нийгмийг байгуулнаа гэд тусгацсан. За Отхон баяр даргын хувьд ер нь гишүүнчлэлийн хувьд одоо манай намыг одоо танаа нам ийм нам байдгийг юм уу гэх мэтчлэн асуудлуудыг асуугаад байна тийм ээ. Тэгэхээр бид бол гишүүнчлэлийн тал дээр бол одоо зүгээр л одоо сонгуул болохлээр ингээл манай нам байгуулагчлаа гэх нэг сомонд хаяг аваач хадчдаг ч юм уу хин нэг үүнд нэг намын тамга одоо өгснөөрөө одоо шилбэл намын гишүүн байх уу, батлах өгснөөрөө намын гишүүн байх уу. Үнэхээр сэтгэл зүрх дотроо үжил бодлоор эвлэлдэн нэгдээд одоо игнэндээ нэгтгэснээр намын гишүүн байх уу гэдэг талаас бол бид нэр одоо хатуу зарчим барьж ажилладаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ тал дээр Отхон баяр дарга. Улс төрийн нам, улс төрийн хүчин гэдэг бол хүмүүсийн зүрх сэтгэлд одоо үндэс язгуур нь урж бий болж байгаа хэвээр. Гишүүнчил дээр ямар бодлого баримтлал өгөхөөр бид нар үзэл санаагаараа нэгдсэн их оронч үзэл төлөвчсөн одоо шинжлэх ухаанчаар аливаа зүйлд одоо шийдвэр гаргах, дайлангуй улс төрийн тавцанд шийдвэр гаргах тэр боломжийг бүрдүүлэхүйц тийм хэмжээний одоо гишүүд донд хөгжлийн одоо бодлого явуулдаг. Өнгөрсөн хугацаанд яг ингээд ийм нам байдаг юм уу гэдэг яриа бол хүмүүс байна. Гэтэл үнэхээр энэ нам маань өнөөдөр бүр Монголд одоо цорын ганц зөв улс төрийн хүчин юм шүү гэдгийг хэлж байгаа хүмүүс ч бас байна. Монголын хүний төлөө нам. Улсын хурлын 2024 оны сонгуульд дэвшүүлэн оролцож байгаа мөрийн хөтөлбөрийн талаараас үзэгч одоо сонгуулийн сурчлагын нэвтрүүлэг үзэж байгаа сонгогчтой хандан мэдээлэл өгөх зүйтэй байхгүй гэж бодож байна тийм ээ. За тэгээд та бүхэн маань одоо бид нар дөрвж биш одоо дүүргэж амьдарцгаая гэсэн уриатаагаар амьдрах хүслийг дэмжих хуулийг санаачлан ажиллаж байна. Энэ талаар Отхон баяр дараа тодорхой мэдээлэл өгөх. Тийм өнөөгийн нийгэмд үндэ залуучууд гэлтгүү Монгол улсын ард иргэд маань үндэ гадаад улсад дөрвөөд гараад явах бүр одоо ийм эдийн засаг нийгэм улс төрийн бүх нөхцөл байдал бүрдчихсэн байгаа. За зүгээр түүхээс улбалж яриад одоо яриа сунгаад бол яах вэ?
Тэгвэл энд бол одоо Монгол улсын тусгаар тогтнол бол бодит аюул занал бий болсон гэвэл энэ бол бодиттой үнэн ийм байдал нөхцөл бүрдчихсэн байж идэг. Гэтэл энэ Монгол хүн яхаараа одоо гэр орноосоо эх орноосоо ахан дүүсээсээ ингэж зугтаж дөрвж амьдрах ёстой болчиход байгаа юм бэ. Энэ цаашдаа үргэлжлэх одоо боломжтой юу? Энийг эсвэл өдөр хурдан дүргэн таслан зогсоож одоо Монгол хүн одоо өөрийнхөө гэр оронд улс эх орондоо эзний өнцөөр сайн сайхан амьдарч эхлэх тайлшгүй яаралтай шаардлагатай ийм цаг үе ирчгээд байгаа. Амар сайхан даргын одоо бодлогын байгууллагын судалгаанууд хийгээд үзэхэд одоо амьдрах хүслийг дэмжих хуулиар бид нар бас нэг дөрвөөд байгаа шалтгаануудыг бас нэг тогтоосон шүү дээ. Амьдрах одоо хүслээсээ татгалзах тийм бүр амиа хорлоод бүр гадагшаа явж амьдрах битгий хэл амиа хорлох тухай бодсон хүмүүс маш их тохиолж байна. Энд одоо нөлөөлж байгаа хүчин зүйлсүүдийг та тодорхойлж хэлж өгч. Монгол улсын үндсэн хуулийн 19-р зүйлд төрөөс иргэнийхэн эрхчлөөг хангах үйс нийгэм эдийн засаг хууль зүйн болон бусад баталгааг хангах үүргийг иргэнийхэн өмнө хүлээнэ гэд заасан байдаг. Хэрвээ төр маань үүргээ биелүүлээд энэ ард иргэдийнхэн одоо эдийн засгийн нийгмийн хууль зүйн баталгаануудыг хангаж чаддаг байсан бол энэ ард иргэд маань дайжир дөрвөх тухай, залуучууд маань амиа хорлох тухай бол огт бодохгүйгээр сайхан амьдрах боломж бол манай улсад байгаа. Одоо яг энэ шууд нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг ингээд аваад үзэх юм бол одоо янз бүрийн тусгай зөвшөөрөл нэрийн доор халахвчилсан юм хавтгаарсан хээл ахуулын байдал, татварын оновчгүй бодлого, мөнгө хүлэлт, өндөр түрээс одоо яг амьдрал зохицоогүй одоо зөрчлийн тухай хуулийн зүйл заалтууд гэдэг юмнууд одоо хүний амьдрах хүслийг одоо боомлж хязгаарлаж байгаа учраас Монголд одоо байх одоо арга нь барагдсантай хүмүүс тэгж мөрөөдөж амьдардаг болж. Тэр удаа ингээд гадаадад ажиллаж амьдарж хагаад Монголдо эргээд ирж байгаа хүмүүс байгаад байгаа юм. Тэд нар мөн л бас ийм хавтгаарсан, авилгагдсан нийгэмдээ дасан зохицож чадахгүй буцхаас өөр аргагүй болоод байгаа. Тэгэхээр энэ байдлыг бид нар одоо таслан зогсоож засч залруулахын тулд амьдрах хүслийг дэмжих тухай хуулийг санаачлаад мөрийн хөтөлбөртөө оруулсан. Одоо бидэнд ард түмэн итгээд одоо их хурлд төлөөллөө оруулаад хууль санаачлах эрх олгогдох юм бол бид нар энэ хуулиа одоо энэ төрийнхэн байдлыг засаж залруулахын төлөө бол уйггүй ажиллана. Өнөөдөр хамгийн баян хүн хамгийн бага хүтэ мөнгийг одоо авч ашигладаг бол хамгийн ядуу барьцаалах хөрөнгөгүй хүн хувь мөнгө хүлэгчээс одоо жишээлбэл одоо асар их өндөр эрсдэлтэй мөнгийг одоо авдаг. Ингээд зөөл гэж нэрлэгддэг. Тэгээд эргээд харахаар ерөнхийдөө л Монгол улсад энэ зэрлэг капитализм одоо феодалын нийгэм баян үүссэн. Баячууд нь ядуучуудаа мүлжиж амьдардаг ийм баг боолчлолын систем манад үүссэн байгаа нь бол үнэхээр аюултай байгаа маа. Тэгээд Монголын хүний төлөө намаас бол бид нар дөрвж биш дүүргэж амьдарцгаая. Одоо улс орн маань ингээд өгүүрээд орон нутг маань өгүүрээд улмаар одоо Монгол улс маань эзэнгүүдэд байх юм бол одоо өнөөдөр бидний тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдал юу болж хувирхаа гэдэг хүн болгон одоо бодох хэрэгтэй байна. За ингээд ямар ч лсэн Монголын хүний төлөө намаас бол их орондоо эзний ёсоор бүгдээр илбэг хангалуун амьдарцгаая гэсэн өөрөө энэ маань өөрөө үндсэн хуулийн одоо төрөөс өнгөрсөн одоо 1992 оноос хойш иргэнийхээ өмнө бүр иргэн гэдэг бол нэг хүнийхээ өмнө хүлээсэн үүрэг байгаа тийм ээ. Хүн болгоны эдийн засгийн баталгаатай, нийгмийн баталгаатай, хууль зүйн баталгаатай амьдруулна гэсэн энэ үүргээ үнэхээр өнгөрсөн 32 жилийн хугацаанд ирэх барьсан нам засаг, төрийн одоо улсын хурал, засгийн газар одоо нөхдүүд маань хэрэгжүүлж чадсан уу гэдэг манай сонгогчид шударгаар хариулаад үзээсэй. Үндсэн хуулийн 19 дугаар зүйл, үндсэн хуулийн 1-р зүйлээ судалж үзээсэй гэж уриалах байна. Монголын хүний төлөө нам. Сурчлагын нэвтрүүлгийн хамгийн сүүлийн сэдэв болох бид хамгийн чухал буюу хамгийн сүүлийн сэдэв гэж мөн л одоо өмнөх сэдвтэй холбоотой. Авилга албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх гэхлээр одоо жишээлбэл шүүхээр одоо манай үндсэн хуулийн дээр чинь шүүхэргийн буруутай нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэгүүлсэн гэм буруутай гэж тооцож болохгүй тийм ээ. Гэтэл өнөөдөр одоо манай шүүх засаглал маань ялзарч дороочсон гэдгийг бол одоо бид бол жишээлбэл 20 жилийн турш тасралтгүй одоо иргэдийн шодрох шүүх гэдэг нэртэй төрийн бас байгуулад шүүхийг шүүнэ гэдэг анхныхаа цуглааныг одоо яг энэ одоо Тэнгис ялалт кино театрын одоо эрх чөлөөний талбайд хийж исэн. Гэтэл тухайн үед бол шүүхийг шүүнэ гэж та нар юу яриад байгаа юм бэ гэдэг байдлаар одоо магадгүй бидний сонссон хүмүүсийн ёс нь
одоо баг инээлдээ те одоо зарим нь бол айгаад ингэж ханддаг байсан бол өнөөдөр бүх нийтээр одоо шүүхийг шинжлэх ёстой байна гэдгийг ерөнхий сайдаас ахуулаад одоо бүгдээрээ бодож тунгааж ирсэн нь бол бидний одоо эхлүүлсэн тэмцлийн одоо үр дүн гарч ийна. Хитрхээ оройтсон ч гэсэн одоо бид нар энэ шүүхийг шудраг болгохгүйгээр бид нар шудраг гэсний тухай одоо ярих боломжгүй байна гэж дүгнээд шүүхийг шүүн гэсэн үндсэн уриатаагаар энэ удаагийн сонгуульд бид оролцож байгаа. Тэгэхээр шүүхийг шүүн гэсэн урайны хүрээнд одоо хийгдэх ажлуудын талаар Отгон баяр дарга давчанд танилцуулахгүй тийм ээ. Шүүхийг шүүн гэдэг уриатаагаар оролцож байна. Энэ маань бол зүгээр л маш үнэн үг. Хатуу үнэн үг. Хамгийн нэгдүгээр хүнд асуудал бол шудраг эсэх тухай асуудал. Салбар бүртээ одоо шудраг ус байдал ноёлжчихсан тийм ээ. Одоо албан тушаал одоо хэл хавуулын гэмт хэрэгт бүр идэгдчихсэн энэ нөхцөл байдал маань болохоор Монгол улсын хөрийн маань тусгаар тогтнолд бол бодит аюул занал бий болгочихсан ингэж явж байгаа шүү дээ. За амарсгийн даргын хувьд бас нөгөө иргэний хяналтын багц хуулиуд гээд бид нар санаачлаад явж байгаа тийм ээ. Иргэний хяналтын багц хуулиудын талаар та мэдээлэл өгөөч. Яг эхний хийх ажил бол шүүхийг шүүж бид нар одоо энэ муу явдыг зогсоох хэрэгтэй. Үүнээс цааш ингээд жигд энэ нөгөө төр нь буцаад ингээд хэлбичдгүү буцаад одоо энэ бусрамг байдал руугаа орчдгүү байхын тулд идэвхтэй иргэд дээрээ суурилсан иргэдийн хяналтын тогтолцоог бий болгоё гэж одоо мөрийн хөтөлбөртөө дэвшүүлж байгаа. Тэгэхээр энэ ардчилсан нийгэм гэд яриад байгаа тийм бид нар идэвхтэй иргэд дээрээ суурилсан нийгэм байхын тулд идэвхтэй иргэд нь одоо өөрсдийнхээ сонгож томилж явуулсан түшмдийг хяндаг энэ системийг л бий болгох хэрэгтэй гэж үзээд байгаа юм. Гэхдээ одоо шүүхийг шүүн гэдэг одоо анхны одоо том алхам маань одоо гүйцэлдэхгүй үр дүнд хүрэхгүй бол өөр ямар ч салбарын хөгжил өөр ямар ч одоо гоё юм яриад бол ямар ч тийм утга учиргүй байгаад байгаа юм. Ямар ч одоо соёлт нийгэмд эрх зүйт нийгэм гэж ярьдаг тий одоо энэ хууль дээдэлдэг нийгэмд шүүх нь шудраг эсэх тогтоодог. Нэмж хэлэхэд шүүхийг шүүн гэсэн урай бол зүгээр сонсоход бол зүгээр шүүхийг шүүнэ гэсэн хоёр үгний асуудал юм шиг боловч энэ бол бүхэлдэн тогтолцооны үндсэн хуулийн 3 дугаар бүлэг заасан шүүх эрх мэдлийн одоо дид бүлгийн тухай асуудал байгаа. Тэгэхээр энэ шүүх эрх мэдлийн одоо шүүх эрх мэдэл гэхээр зөвхөн шүүгчийн тухай яриад байгаа гэж ойлгож болохгүй тийм ээ. Хэрэг бүртгэлд мөрдөн байцаал прокурор, шүүгч нөгөө өмгөөлөгчийн одоо харилцаа тийм ээ одоо шүүх шинжилгээ үнэлгээний байгууллагуудын тухай ингээд иж бүрэн цогц асуудал. За харамсалтай сүүлийн үед одоо манай эрх өргөчтийн зүгээс авилга албан тушаалын гэмт хэрэгтээ тэмцэх одоо энэ авилга албан тушаалын гэмт хэрэг үйлцэн этгээдэд хариуцлага хүлээх сонирхолгүй байгаа нь бол одоо энэ хуулийн бодлогуудаар нь харагдаж байгаа тийм ээ. Эдийн засгийн ил дод байдлын хуулийг бид нар дурдж болж байна тийм ээ 2015 онд батлагдсан. За тэгээд ялангуяа сүүлийн үед бол одоо ингээд хууль цагдаа одоо хэрэг маргаантай анхан шатны одоо байдлаар ингээд нүүр тулдаг одоо цагдаа хэрэг үрч мөрдөн байцаа гэх нэр юм бол эрх мэдлийг хязгаарласан. За прокурор шүүгч хоёрт эрх мэдлийг төвлөрүүлсэн. Ингэснээр цөөхөн хэдэн прокурор шүүгч нараа дамжуулан шудраг ёсонд одоо цензур тогтоож хяналтаа тогтоохыг одоо эрх баригч нар хүсэж штэ. Энэ хяналтаа тогтоож байгаагаа өөртөө хонгил гэж бүр нэрлээд хүн болгоо одоо шудраг бусын хонгил гэдэг зүйл Монголд байгааг бол хүлээн зөвшөөрсөн байгаа байхгүй. Харамсалтай хонгил байгааг мэдсэн мөртлөө энийг хэрхэн нураахыг мэдсэн мөртлөө ерөөсөө нураах алхам хэмч хийхгүй байгаа нь бол манай одоо төрийн эрх барьж байгаа этгээдүүдээс хийж байгаа мэдээллүүдээс бол харагдаж байгаа. За ингээд өнөөдрийнхөө одоо сурчлагын нэвтрүүлгийг энэ түргээд одоо өндөрлийн одоо Монгол улсад өнөөдөр хүчин төгөлд мөрдөгж байгаа одоо сонгуулийн тухай хуулиар одоо нэвтрүүлэг бол 15 минутаас хэтрэхгүй байх ёстой. Тэгэхдээ одоо энэ удаад бол бид нар ингээд яриагаа өндөрлөө. Тэгээд Монголын хүний төлөө намын төлөө саналаа өгөхийг уриалж байна. Монголын хүний төлөө намыг дэмжин сонгоорой. Бодрсон улсаа нэгтгэх гэж задарсан хулгайчдыг дэсгэх гэж зүдэрсэн нэгнийг хамгаалах гэж бүрэн улсаа хөгжүүлэх гэж мөнх хөх тэнгэрийн талаар Монголын хүний төлөө нам байгуулагдлаа. Монголын хүний төлөө нам